Энэ бол хүн төрөлхтөн өөрийгөө сүрүүлэхийн дээд туйл байлаа. Биологийн доктор харийн нэлэх биетийг галдан шатааж устгахаар завдав. Гэвч хариуд нь харийн их биетийн галзуу ширүүн хариу зохилтод өртөв. Тусгаарсан бүсэд ямар ч шинж тэмдэггүйгээр уулын төмөр дүрлцэн асуув. Биологийн доктор моргон найсандаа ухаан алдчих шахав. Тэр гар хөлөө зэрэг хөдөлгөн галыг унтраахаар тэмцэв. Аз босоход харийн нэлэх биетийн ам бүх байв. Ноцтой гэмтэл хохирол гарсангүй. Анх халуун гэрэл цацруулж байсан авраг өндөг. Ч аажмаар бүдгэрв. Тэгээд сая хүмүүс дотроо нэг амс хийв. Хэрв энэ авраг өндөг дахин догширвол учрах сүрэл нь Чернобылийн цөмийн гамшигаас дутхааргүй байлаа. Сандра найз залуутайгаа муудалцсны улмаас тижээж байсан харийн амьтныгаа дагуулсан. Жоржинд түр хоноглох болов. Бяцхан амьтан гэрэлт мөөг эдснээс хойш биеийн байдал нь хурдан дээрдэв. Бүр жимс ногоо хүртэл амтрхан идэх дуртай болов. Сандра дотроо ихэд баярлав. Тэгээд далимд нь түүнд бяцхан К гэсэн нэр өглөө. Өдөд өдрийн хоол бэлдэж байхдаа Сандра санаандгүйгээр гэрэлт мөөгнөөс долов. Дараагийн мөчид толгой нь эргэннүүд нь бүрэлцэв. Тэр бүдгхэн өөрийнх нь нэрийг дуудахыг сонсов. Сандра гайхан эргэн тойрноо харлаа. Гэвч гэрт бяцхан Кагаас өөр хүн байсангүй. Харин Жорж мөн адил ихэд төгшөж байв. Тэр докторийн нэлэх биетийг шатаах гэсэн үйлдэл. Харийн амьтдыг бүр мөсөн хилэгнүүлсэн гэж бодов. Нөгөө тал дараагийн алхмаа хийх эсхийг тэнгэр л мэднэ. Сэтгэл доторх эргэлзээгээ тайлахын тулд Жорж харийн амьтантай дахин нэг удаа харилцаад үзэхээр шийдэв. Гэвч энэ удаа гэрэлт мөөг эзсний дараа хүсэж байсан ухамсарын дүр гарч ирсэнгүй. Тэр зөвхөн хачин улаан цэнхэр туяал харлаа. Түүний утгыг тэр огт ойлгосонгүй. Сандра үүнийг сонсоод ихэд цочив. Учир нь Жоржийн сая харсан өнгөнүүд түүний бодож байсан зүйлтэй яг таарч байв. Тэгтэл түүний санаанд гинэт орж ирэв. Өмнө нь харийнханд өгсөн сол бицол. Сандра тайлбарлахдаа тэр нь Багдад сурч байсан газар нь гэж хэлв. Тэр хоёр зэрэг нэг аимшигтай зүйлийг ухаарав. Тэгээд тэр даруй ерөнхий сайдад очиж мэдэгдэв. Гэрэлт мөөг доторх идэвхт бодис. Харийн амьтдад бодол мэдрэх чадвар өгдөг байж магадгүй. Өөрөөр хэлбэл тэд хүний дурсамжийг уншиж чадна. Тэгэхээр цахимдах хуйлдааны яриа зүгээр нэг хоосон зурхал биш аж. Ерөнхий сайд үүнийг сонсоод шууд сандарч эхлэв. Нэг талаар харийн амьтдын санаа сайн мууг ялгахад бэрх байлаа. Нөгөө талаар нэгэн эмэгтэй гишүүн гадаад хүчнүүдтэй нууцаар хуйлдан эрчим хүчний авраг үндгийг зарахыг оролдож байв. Ингэж их орондоо нүдэнд харагдах ашиг олж өгөхийг хүсжээ. Ерөнхий сайд энэ явдлыг мэдсэн ч ил тод зогсооход амаргүй байв. Эцсийн эцэст тэр гишүүн их орны иргэдэд өр өгөөж олох гэж байсан. Тиймээс ерөнхий сайд дундын нэг арга бодож оллоо. Тэр нь бүгд Истаас тэмцлээ зогсоож харийн биетийн эрчим хүчний технологиг аль болох хурдан эзэмших явдал байв. Ингүүл үндгийг зарлаач нэг их хор хүрэхгүй. Сандра хэд хоногийн турш бяцхан Каг ажилласны эцэст гэрэлт мөөг харийн амьтдад онцгой чухал гэж дүгнэв. Доктор Морган үүнийг сонсоод нүдэн сэргээд ирэв. Түүний бодлоор энэ бол нэвтрэх төгс гарц байлаа. Тэр бяцхан Каг их сургуулийн лабораторид шилжүүлэх санал гаргав. Ямар ч байсан эндхийн орчин нөөц боломж хамаагүй давуу байлаа. Жорж Сандра хоёр салмааргүй байсан ч татгалзах шалтгаан бас олдсонгүй. Гэвч Морган хүмүүс дагуулсан Жоржинд ирэхэд хэн нэгэн тэднээс өрсөөд бяцхан Каг аваад явчихсан байв. Энэ явдалч бас ёстой давхцалтай. Хар гаригийнхны аюулын тухай яриа. Цахим сүлжээнд улам хүчээ авч байх үед Сандрагийн дасгалжуулагч найз залуу мөн Жоржийн хүү өдөржин сэтгэл нь тогтохгүй явжээ. Тэр хоёр олон жилийн өмнө биеийн тамирын зааланд танилцсан аж. Тэр өдөр тааралдаад хар гаригийн довтлогооны хор уршигын тухай ярив. Ингээд тэд хамтдаа нэг утгагүй шийдвэр гаргав. Тэр нь хуйлдаан түгээдэг цахим одыг олох. Ингээд өөрсдөө ч хар гаригийнхны эсрэг үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал байв. Цахим од том өөх санамсаргүйгээр Сандра нэг хар гаригийн амьтанд тижээж байгааг сонсоод даруйхан машиныхаа тийшийг онгойлгон. Өөрт нь аль эрт нэг захиалга ирсэн. Нэг хар гаригийн амьтан барих тухай гэв. Том өөх нүүр улаахч үгүй. Энэ бүхэн мөнгөний төлөө биш. Харин хар гаригийн амьтдын сул талыг судлахын төлөө гэж мэдэгдэв. Сандрагийн дасгалжуулагч найз залуу бяцхан К Жоржинд нуугдаж байгааг мэдэж байсан тул гурвуулаа дорхноо санал нийлв. Доктор Морганыг ирэхээс өмнө унтуулах буугаар хар гаригийн амьтныг булаан авчээ. Бяцхан К алга болсныг сонссон Сандра хамгийн түрүүнд найз залуугаа аваад явсан гэж бодов. Учир нь бяцхан К Жоржинд нуугдаж байгааг зөвхөн тэр л мэдэж байсан. Гэвч тэр хідэнтэй залгасан ч найз залуу нь огт утсаа авсангүй. Хар гаригийн амьтныг атсан машин удалгүй хотын захад хүрчээ. Том өөх найзынхаа гэрт очиж судлана гэж худал хэлв. Хоёр хүн машинаас буунгууд тэр даруй худалдан авагч руу залглаа. Эцэст нь энэ цахим од хар гаригийн амьтнаар мөнгө босгох санаатай хിവэр байжээ. Түүнтэй адил бузар санаатай ахмад насны тэр эмэгтэй гишүүн байв. Тэр эмэгтэй ерөнхий сайдтай хамтран ажиллахаар зөвшөөрсөн нь ердөөс цаг хожих арга байжээ. Үнэн дээр тэр эрчим хүчний хамтын ажиллагааг их халахвчаар гэрэлтдэг авраг үндгийг Америкийн эрчим хүчний компанид зарах санаатай байв. Хэрв энэ 8 бүтвэл улс төрийн асар том хүзэр болох байлаа. Ерөнхий сайд зөнгөөрөө үүнийг зогсоохыг хүссэн ч нарийн бичиг нь түүнд сануулв. Ингэвэл өөрийнх нь улс төрийн замнал сүрнэ гэж. Учир нь олонхын иргэд энэ удаагийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжиж байв. Худалдан авагчийн амлсан шан харамж асар өндөр байсан болохоор энэ чинь улс орон ард иргэдэд ашигтай том боломж гэгдэж байлаа. Ерөнхий сайд бараг сөхрөг шахсан тэр мөчид эмэгтэй гишүүн худалдан авагчийг дагуулan аль хэдийн хориотой бүсэд ирчихсэн байв.
Тэр шүнд нь авраг үндгийг баглаж машинд ачаар зэгчээ. Гэвч өргөгч асах тэрхэн агшинд. Авраг үндгийг ороосон төмөр гинж халуунд хайлан тасрав. Олны айдас дүүрэн харцсан дор. Авраг үндэг газрыг аажмаар түлэн нэвтэлж. Нүд ирэмхийн зуур газар доош шигдэн орж алга болов. Харин энэ үед Сандра түрээсийн байранд найз залууга эцэст нь бүслэн барив. Тэр бяцхан Кагийн хаан байгааг шахаж асуухыг хүсв. Гэвч найз залуу нь өгсөн ч ам нээхгүй гэдэг шиг юу ч хэлсэнгүй. Ингээд тэр хоёрын маргаан дээд зэгтээ хүрв. Сандра сэтгэлээ барьж дийлхээ болов. Тэр нэг мөөг шүүрэн аваад шууд залхичлаа. Ингээд харь гаригийн амьтантай хүчээр холбоо тогтоохоор зэхв. Дараагийн мөчид тэр гинт хагалгааны өрөөнд үзэгдэв. Сандра хэдэн жилийн өмнө эндсэн хүүхдээ санав. Гэвч тэр үлгий рүү дөхөж очоод дотор нь хэвтэж байгааг алга болсон бяцхан Ка байна гэдгийг олж мэдэв. Бяцхан Ка маш их шаналсан төрхтэй байлаа. Амнаасаа дахин намайг авраач гэж шивнэн. Яг тэр үед сэтгэлээр унсан эмэгтэй ерөнхий сайд гэртээ хариу. Тэгээд охин нь харь гаригийн амьтдын хид хідэн зураг зурсан байгааг олж харав. Тэдний дунд авраг үндэг газар доогуур шингэн орж буй дүрс байлаа. Мөн харь гаригийн амьтанд зөвхөн тусламж гуйн хашгирч буй зурагч байв. Тэр шүн дараалан хид хідэн хачин явдал болов. Хинч өчүүхэнч саатаж зүрхэсэнгүй. Өөр цаймагц бүгд засгийн газрын ордонд ирж зөвлөлдөв. Ерөнхий сайд өөрийн охин яаж харь гаригийнхны ийм олон нууцыг мэддэг болсныг юу ойлгосонгүй. Бүр хачирхалтай нь Жорж болон түүний охин хоёр хизээж уулзаж байгаагүй. Гэтэл зурган дээр түүний дүр гарч ирсэн байв. Үүнээс ч яривхтай нь тэр авраг үндэг аль хэдийн газар доош 1200 м живчгсэн байлаа. Одоо байгаа техник хэрэгслээр түүнийг огтхонч дээш татаж гаргах боломжгүй байв. Асуудал араасаа цуурч бүгдийн толгойг гашилгав. Яаран зарлсан өглөөний хуралч тэгсгээд яаруу тарлаа. Гэртээ харсан Жорж том юм болох гэж байгааг зөнгөөрөө мэдэрлээ. Тэр харь гаригийн амьтантай дахин холбоо тогтоохоор шийдэв. Томхон хэсэг мөөг залгимагц. Хүчтэй толгой эргэлт дайрав. Дараагийн мөчид түүний ухамсар танил болсон эзгүй байшин руу очив. Ширээн дээр авраг том бэлгийн хайрцаг тавьжээ. Нээгээд хартал. Энэ нь аавынхан тухайн үед төрсөн өдрөөр нь өгч байсан бэлэг мөн байв. Харин аав нь өөрөө өөдөөс нь сууж байлаа. Жорж аавынхаа дулаахан тэврэлтийг гинэт санав. Гэвч нөгөө хүн яаран эргэж холдон явчихв. Жорж түүнийг тогтоон үлдээхийг хүсв. Гэтэл аав нь би чамаас хизээч яваагүй гэж хэлв. Алга болохынхаа өмнө тэр бас учир битүүлгээр намайг авраач гэж хэллээ. Ингээд Жоржийн сэжиг бүрч гүнзгийрэв. Тэр харь гаригийн амьтантай энэ удаа хэрхэн холбогдсон бүх явцыг эмэгтэй ерөнхий сайдад нэг бүрчсэн тайлагнав. Харь гаригийнхан яагаад хүн төрөлхтнөөс тусламж хүсэж байгааг хэн ч ойлгосонгүй. Тэнд байсан хүмүүсийн нүүрэнд ч мөн адил асуултын тэмдэг тодорч байв. Эцсийн эцэст харь гаригийн амьтдын чадал хүн төрөлхтнөөс хавгүй давуу шүү дээ. Түүнээс гадна хүн төрөлхтөн өнөө хүртэл харь гаригийнханд довтолж байгаагүй. Удаан тунгаасны эцэст эмэгтэй ерөнхий сайд хамгийн болгоомжтой шийдвэрийг гаргав. Тэр нь цэргийнхэн бүсэлтийн бүсийг үргэлжлүүлэн хамгаалж үлдэх явдал байлаа. Иргэдийг гим хоргүй байлгахын зэрэгцээ. Харь гаригийн амьтдын оршин тогтнолыг ч бас баталгаажуулах ёстой байв. Мөн хотоос гарах бүх тээврийн хэрэгслийг хатуу шалгах. Харь гаригийн амьтдыг барьж ашиг хонжоо олох гэсэн этгээдүүдээс сэргийлэх хэрэгтэй болов. Харин энэ үед цахим од том өөх бяцхан Каг дагуулan хотоос гарахаар зэхэж байв. Гэтэл зам дагуух шалгалтууд ердийнхөөс хавгүй чангарсныг анзаарав. Радиогоо асаатал цагдаа нар харь гаригийнхныг наймаалцах үйлдэлийг хүчтэй дарж ихэлснийг мэдэв. Том өөхийн сэтгэл тэр дороо самуурч ухаан нь балардах шахав. Тэр худалдан авахч руу уцтаж мөнгөө яаралтай шилжүүлэхийг шаардлаа. Гэвч нөгөө талбаараа ирсний дараа л түлнэ гэж гүрийв. Утсаа салгасныхаа дараа том өөх ихлээд бяцхан Каг алхаар шийдэв. Тэгж байж л хотоос мултрах найдвар гарна гэж боджээ. Ямартай ч худалдан авахч амьд байх ёстой гэж хэлээгүй шүү дээ. Харин тэр гохоо дарах гэж яг зэхэж байх мөчид ар талаас нь гинэт архирах чимээ сонсогдов. Эргэж харах тэр агшинд газарт байсан бяцхан Каг гинэт үсрэн босов. Төд удалгүй. Хүн хөнөөсөн харь гаригийн амьтан гих бичлэг цахим орчинд гал шиг тархав. Ялангуяа сүлжээний од том өөхийн үхэл асар их шууган дэгдэв. Айдас уур хилэн хоёр олны дунд нүд ирэмхийн зуур тархав. Учрыг нь үл ойлгосон иргэд гартаа зэвсэг агсан бүслэлтийн бүс рүү хошууран орж энэ аюултай харь гаригийн халдагчдыг бүр мөсөн устгана гэж андгаалав. Жорж Сандра хоёр мэдээ амгацаа. Тэр даруй газар дээр нь очив. Жорж үүмийн дундаас хүүгийнхээ барааг олж харав. Гэвч түүн рүү ухасгийн очих мөчид тэнгэр сэтлэх мэт буун дуу нижигнэв. Жорж тэр дороо газар савн унав. Цус нь хувцсных нь хормойг агшин зуур улайлгав. Аз болоход сум амин газар оноогүй байв. Түүнийг удалгүй тусрахуу хүмүүс түргэн тусламжид өргөн оруулав. Харин түүхэнд байгаагүй энэ үнэн гинэтхэн намжив. Учир нь авраг өндөг шурган орсон газраас гинэт гэрлийн баган цойлов. Олон тооны харь гаригийн амьтад зүудрээс ил гарч гүн нүхийг тойрон аажмаар цуглав. Хоёр гараа өндөр өргөсөн яг л үдэх ёслол мэт харагдав. Гэрлийн баган тэнгэр өөд ихт цоролцсон. Тэнгэрт байсан харь гаригийн их биетэй алсаас харилцсан зуурайтав. Олны цочирдсан харцны өмнө харь гаригийн их бие ор мөргүй алга болов. Газар сөхөрч байсан харь гаригийн амьтад босож ой модны гүн рүү цувран алхлаа. Сандра олны дундах бяцхан Каг ганц хараад л танив. Тэр өөрөө нэг хэсэг мөөг эзсний дараа бяцхан Кагийн дуудлагыг түн удалгүй тод сонсов. Бяцхан Каг харь гаригийн их бие дэлхийг аль хэдийн орхисон гэж хэлв.
Үлдсэн төрөл нэгтнүүд нь энэ нутагт цааш амьдран див. Сандра Бяцхан Каг тэврэхтэй салж ядан байлаа. Салахын өмнө Бяцхан К дахин онцлон хэлв. Бид инхийн төлөө ирсэн. Сандра амсхийг завгүй имлэгт хурж ирэв. Жорж түүнд санаанд оромгүй мэдээ дуулгав. Бүрэн шинжилгээний дараа түүний биед байсан хавдрын эсүүд бүрэн алга болсон байв. Уг нь Жорж хожуу шатны хавдартай байсан. Түүнд ихтэй хагас жил үлдсэн байлаа. Энэ эмнэлгийн гайхамшиг Жоржид нэг зүйлийг ойлгуулжээ. Хар гаргийнх нь түүнтэй харилцаж байхдаа сэмхэн гар хүрсэн бололтой. Ингээд тэр эцэст нь ойлгов. Хар гаргийн амьтдын дамжуулах гэсэн мэдээг тэдний хэлсэн авраач гэх үг. Хар гаргийнхан хүн төрөлхтнөөс тусламж гуйсан хэрэг биш. Харин хүн төрөлхтнийг аврах гэсэн тэдний сайн санааны дохио байжээ. Гагцхүү хүн төрөлхтөн үл мэдэх зүйлтэй тулгархдаа зөнгөөрөө айдас эсэргүүцлийг сонгосон. Тэрхүү од гарыг дамнсан сайн санааг аюул гэж андуурч эцэст нь өөрсдийн гараар тэднийг хөөн зайлуулжээ. Ингээд инхийн төлөө киноны 1-р улирлын бүх үйл явдал энэ байлаа. Гэвч киноны төгсгөлд дахиад л тоо томшгүй хар гаргийн бяцхан үрс өндөгний хонхороос олноор цутган гарч ирэв. Тэгэхээр тэд үнэхээр дэлхийд өчүүхэнч занал хийлэлгүй гэж үү? Саналаа сэтгэгдэл хэсэгт үлдээн хамт ярилцаарай. Дараагийн дугаарт уулзцгаая.